Essa piranha que tem dentro de você. Хэдийх ажилласнаас болж өхнө гэдэг нэг бодлын өрөвдөлтөй юм шиг. Гэхдээ өхлийн дараах амьдрал чинь 300 жилийн цустай. Тэр бум чөтгөрийн хядлага байвал ямар вэ? Өнөөдөр би та бүхэндээ нэгэн үнчин залуу хэрхэн уран зөгнөлт ертөнцид дахин дөрж хүн төрлөختний хамгаалахын тулд өөрийнхөө сүнсийг ч өгөхөд гэлэн Гүлэгбаатарын хаан болсон тухайн гайхалтай хүргэх гэж байна. Манай гол дүр өмнөх амьдралдаа хэдих ажилласнаас болж өгсөн орон гэргүй үнчин залуу байлаа. Гэтэл дахин дөрөхдөө тэрээр азтай байж Лянхуур таан тулсын нөлөө бүхий гүнгийн аль дөрчгөндөг. Түүний ээж нь үнэхээр үзэгсэлтэй байсан тул тэрээр өөрийнхөө ирээдүйн хайр дурлалын амьдралд санаа зовох шаардлагагүй болсондоо баяртай байв. Гэхдээ энэ ертөнцид лээдгэрэл биш лаастик иргэншил нь хоцрогдсон байсан ч Баян айлын хүүгийн хувьд энэ бол деваажин л гэсэн үг. Гэвч энэ деваажин удаан үргэлжлэхгүй гэдгийг тэр мэдээгүй юм. 3 жилийн дараа Леон үлгэнээсээ гарч ертөнцийг харж эхлэв. Гэвч түүний өмнө баяр цэнгэл биш там шиг сургуулилт хүлээж байлаа. Түүний багш Сэр Готик бол гигэн Гүлэгбаатар гэх нэр зөвсөн хүний арьс нөмөрсөн жинхэнэ мангас байсан юм. Хүүхдийн хүчрэлэл гэмээр тэр хүнд бэлтгэлийг Леон 14 нас хүртлээр тисэж өнгөрөв. Бурхан гэж байдаг бол намайг авраач гэж гуйхдаа тэрээр нэг л зүйлийг ойлгосон юм. Энэ ертөнц хүчгүй болчий зүгээр л хог. Арван 6 наснда тэрээр дарихээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ертөнцөөр хэрэн гисэж элдээ далгаж эхлэв. Хаан тулсын нутаг дэвсэрт халдсан оркуудыг хараад Леон та нар шиг хог шаар новшнуудыг яаж зүрхлөх хэмээн хилгэнэж тэдний хүйс тэмтэрч эхэллээ. 20 наснда тэрээр эцэстэн дарих Арианатай уулзаж гигэн Гүлэгбаатар болов. Тэрээр нийт 700 мянган оркийг хятсан бөгөөд тэдний дунд эмэгтэйчүүд хүүхдүүд ч байлаа. Гэвч Леон харамсах сэтгэл байсангүй. Түүний доторх хүн чанараа дайны цуснд хэдийнэ угаагдаж дуусч. Хэдийнэ 80 жил өнгөрчээ. Лянхуар хаан тулсад амьд гэгийн хагас бурхан гэгдэг байсан Айргэн Лянхуар хаан таалалд өгсөж тэрээр эзэнт гүрний дуудсан дээд чөтгөрийг эцээ хүртэл тулалдаж байгаад ийхүү баатарлагаар амь өргөцсөн юм. Оркууд хангалттай толгойн өвчин байсан бол одоо хараал эцсэн чөтгөрүүд галзуурч эхэллээ. Энэ бүхэн хүн төрлөختөн бурхнаас нүүр буруулж эзэнт гүрний шиднүүд хар шид ашиглаж ихсний гай байв. Лянхуар тааны орыг залгамжлаж нэр төр итгэл бишгэрлийн бэлгэдэл болох шинэ Гүлэгбаатар хэрэгтэй боллоо. Ийхүү замбраагүй байдлын дунд дайрах Ариана өөрөө бууж ирж Леоныг сонгов. Миний үнэнч баатар минь нэр төр болон итгэл бишгэрлийн бэлгэдэл болон залгамжил гэх дарихийн тушаалыг Леон хүлээн авлаа. Тэрээр ариун эрдэм болох Арслангийн зүрхийг өөртөө суулгаж Дарагионогийн их гүн бөгөөд Лянхуар тулсын хаан болов. Түүнээс хойш дахиад олон жил өнгөрөв. Оркуудтай исэн 3 чудаагийн томоохон дайн нэг бүхтэр гоблин хөвсөн өөрчлөгдөж дээд чөтгөр болон хуурлаа. Эзэнт гүрэн улмал утга буюу заван нөхцөл байдал үүсгэсээр байна. Тэд бурхнаас нүүр буруулж хойд зүгийн бузар шашныг хүлээн зөвшөөрсөн байлаа. 96 дахь жил эзэнт гүрний новшнод эцэст нь хэрээс хэтэрлээ. Тэд өөрсдийн хүслээ биелүүлэхийн тулд 3 сая иргэний амьдаар нь дахил өргөж тамлаж алснаар энх замбраагүй байдлын эзнийг нийслэлдээ дуудчихлаа. Тэр новшнод өөрсдөө үхэхээс айдаг атлаа 3 сая хүний амийг юу ч бишээр таслав. 121 дэх жил гэхэд ертөнцийн бүхэлдээ нуран хүнж байлаа. Леон чадхаараа хичээсэн ч түүний хамтран зүтгэгч Гүлэгбаатрууд нэг нэгээрээ амь өргөцсээр тэр үнэнч баатар Айрисын эцсийн зам нүдгтээ дарихтай хандан ийхүү орилсон юм. Миний хургнууд айцсаас болж чичирч байна. Эхчүүдийн нулимс хүүхдүүдийн хашгирааныг сонсож байна уу? Хэлгэн, үрд хэлгэнэн бадар. Нэр төрмөн байгаа цагт бид хизээч ялагдахгүй. Энэ бол зүгээр нэг тулаан биш байлаа. Хүн төрлөختний оршин тогтнолын төлөө эцсийн хашгирaan байлаа. Цаг хугацаа зогссон мэтэл санагдана.
Түүний ээлд өнгөрсөн зуунд алсан оркуудын цуснаас салж амжаагүй байхдаа дараагийн чөтгөрүүд ирсээр тэрээр чөтгөрүүдийн сүүлийн алгыг нураагаар өглөө хүлээж буй чөтгөрүүдийн өдөөс харж зогсохдоо би энд хацаагүй, харин та нар надтай хамт энд хатсан юм. Би та нарыг нэг бүрийг хүйс тэмтрэн хийнэ зандал хэлж байна. 300 жилийн турш тэрээр ганцаараа тэрбум чөтгөрийг ядаж элхий дээрх бүх муу яриаг устгасны дараа тэр одоо хүн гэхээсээ илүү тулгааны юм шиг амьд бурхан болсон байлаа. Гэтэл яг энэ үед түүний өмнө өөр ертөнцийн өмнөх амьдралын дэлхийгээс ирсэн хүмүүс гарч ирхэн тэр. Дараагийн бичлэгийг хурдан оруулахыг хүсвэл лайк болон subscribe дараад өгөөрэй.